Сайн байцгаана уу эрхэм үеднүүдээ. Өнөөдөр би та бүхэнд компьютерын хамгийн суур олболтуудын нэг болон програмчлалын хэлүүд, ялангуяа хамгийн доод түвшний хэлүүд бол машин хэл болон ассемблер хэлийн талаар танилцуулж, тэдгээрийн ялгаа, онцлог, компьютерийн үйл ажиллагаанд ямар үүрэгтэй талаар тайлбарлах болно. Эдгээр хоёр хэл нь орчин үеийн програмчлал эрхэм хөгжсөн компьютер мэдээллийг эрхэм боловсруулдгийг ойлгоход маш чухал суурь эдлэг юм. Хичээлээ хамтдаа сонирхолтой суулаа. Та бүхэнд өнөөдрийн хичээлийн эхний хэсэг машин хэлний тухай ойлголтыг тайлбарлая. Машин хэл гэдэг нь компьютерт хамгийн нойр, хамгийн доод түвшний хэл юм. Энэ хэл нь зөвхөн нойр болон шилэг гэсэн хоёрын кодоор бичдэг. Компьютерийн процессор нь эдгээр хоёрын кодыг шууд уншиж, ямар үйлдэл хийлээ шийддэг. Машин хэлний гол онцлог нь компьютерт маш хурдан боловсруулдаг, хамгийн нарийн түвшний удирдлагыг хийж чаддаг. Гэхдээ хүн уншиж ойлгоход арга боломжгүй. Алдаа гарах эрсдэл их, код бичихэд маш төвтэй. Энгийнээр хэлбэл машин хэл компьютерийн эх хэл юм. Хүмүүс энэ хэлээр бишвэл ойлгоход бэрх учраас бусад илүү ойлгомжтой хэлүүд гарсан байдаг. Ассемблер хэл нь машин хэлтэй маш хоёр боловч нэмэлт уншихад илүү ойлгомжтой. Энэ хэлэнд үйлдэлүүдийг тоо биш, тэмдэгт тушаалаар илэрхийлдэг. Ассемблер хэлний онцлог машин хэл рүү өргүүлэгддэг. Тушаал нь ойлгомжтой хэлбэртэй, компьютерийн техник түвшний удирдлагад ашигладаг. Урд нь найдвартай боловч зураг тодорхой түвшний мэдлэг шаарддаг. Ассемблер хэлээр програм бишвэл компьютерийн ажиллагааг гүнзгий удирдах боломжтой болно. Жишээлбэл санаагаа регистр, процессорын үйлдэлүүдийг яг нарийн удирдах боломж олгодог. Машин ба ассемблер хэлний харьцуулалт. Машин хэл хамгийн доод түвшний ордын код. Ассемблер хэл машин хэлний ойролцоо боловч тэмдэгтээр илэрхийлэгддэг. Машин хэл урдан боловч ойлгоход төвөгтэй. Ассемблер хэл ойлгомжтой, заасахад хялбар. Энгийнээр хэлбэл машин хэл бол компьютерийн давхар утгууд. Ассемблер бол түүний ойлгомжлоо өршүүлэх. Машин хэл болон ассемблер хэл нь компьютерийн үйл ажиллагааны үндэс болдог хамгийн анхны түвшний програмчлалын хэлүүд юм. Машин хэл нь компьютерийн шууд ойлгодог хоёрын кодоор илэрхийлэгддэг бол ассемблер хэл нь түүний арай ойлгомжтой хувилбар гэж хэлж болно. Эдгээр хэлүүдийг судалснаар компьютерийн дууд ажиллагаа, команд, бэлтгэх зарчим болон програм хангамж хэрхэн ажилладгийг илүү гүн ойлгох боломжтой.